Тэг зогссон эмчилгээ. Ангаах ухааны олол дамжилтын ачаар хүн төрлөختөн машин механизмын нэгэн адилаар эд эрхтнээ сэлбүүлэх боломжтой болсон нь эрхтэн шилжүүлэх мэс засал бөгөөд үүнийг ангаах ухааны оргил эмчилгээч хэмээн тодорхойлдог. Манай улс 2006 оноос бөөр, 2011 оноос элэг, 2014 оноос өвдөлс ясны чөмөг шилжүүлэн суулгах эмчилгээг нутагшуулснаас хойш 1000 орчим хүнд амьдрал бэлэглээд байна. Монголын эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын багийнхны мэрэгжлийн ур чадвар, эмчилгээний үр дүн Аз твдээ эхний байруудад ирэмблэгдэж байгаа нь хөгжиж буй улсын хувьд өндөр амжилт юм аа. Олон улсад эрхтэн шилжүүлэх эмчилгээнд амьд болон амьгүй донороос 8 төрлийн эрхтэн, 4 төрлийн эд бусдад шилжүүлэн суулгадаг ажээ. Хэрвээ тухайн өвчтний гэр бүл хамаатан садан дотроос цусны бүлэг, эд, эсийн нийцэл таархан олдохгүй бол тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах нь амь насыг аврах цорын ганц гарц болдог. Тэгвэл тархины үхэл гэж юу хэлээд байна вэ гэдгийг энгийнээр тайлбарлая. Донорын тухай хуульд зааснаар тухайн хүн золгүй байдлаар осол, гэмтэл дөртөх, цус харвах, зүрхний шигдэс болсны дараа тархины болон баган хэсгийн үйл ажиллагаа эргэн сэргэхгүйгээр алдагдахыг тархи үхчих гэнэ. Тархины үхэлтэй донор гэдэг нь ийм шалтгаанаар нас барсан хүний амьсгал, зүрхний үйл ажиллагааг зохиомлоор дэмжин донор болгон шилжүүлэх боломжтой эд эрхтнийг өвчтөе хинэгэнд ашиглах тухай ойлголт юм аа. Орчин үеийн технологи эрхтэн хадгалах, зөөвөрлөх, арга сайжирснаар амьгүй донорын эрхтний чанар амьд донорынхтой дүүцэхүйц болж 1 донороос 5-аас 7 эд эрхтэн авч олон хүний амийг аврах боломжтой болжээ. Үүнээс үүдэн амьд донороос аль болох олон эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийхээс дэлхийн нийт татгалзаж байна. Энэ нь эрүүл хүнийг донор болгож амнаас эрүүл мэндийн эрсдэлд оруулахаас татгалзаж байгаа гэсэн үг. Манай улсын хувьд соёл, шашин, зам заншлын нөлөө, нийгэмд тархсан буруу ташаа ойлголт, донорын талаарх олон нийтийн мэдлэг хомс, тэр хэрээр ар гэрийнхнээс нь зөвшөөрөл авахд төвөгтэй, хууль, эрх зүйн зохицуулалт хангалтгүйгээс амьгүй донороос эрхтэн шилжүүлэх эмчилгээ идэвхтэй бүрмөсөн буюу бүр тэг зогсож, эрхтэн шилжүүлэлтийн хүлээлтийн жагсаалт уртсаж, донор хүлээхстийн итгэл найдвар зам харсаар. Өнөөдрийн байдлаар эрхтэн шилжүүлэх эмчилгээний жагсаалтад багтсан доноргүй 1100 гаруй хүний амнаас дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байна. Өнгөрсөн оны 7 дугаар сараас хойш уг эмчилгээг хийгээгүйгээс 20 гаруй хүн амнаасаа алджээ. Өөрөөр хэлбэл Монголд амьгүй донор олох нь өвсөн дундаас зүү эрэхтэй адил аз, эз шаардсан хүнд асуудал болцоход донор хүлээхстийн амнаас цаг минутаар хэмжигдэж байна. Тиймээс донорын ач холбогдлыг олон нийтэд сурталчлах, итгэлцлийг нэмэгдүүлэх, амьд болон амьгүй донорыг бүртгэх, зөвшөөрөл авах систем болон эрхтэн шилжүүлэлтийн процессыг ил тод нээлттэй болгох зэрэгээр салбар дундын цогц хамтын ажиллагааг бүх шатандаа сайжруулах арга хэмжээг нэн яаралтай авч хэрэгжүүлэхгүй бол улс орны эрүүл мэндийн тогтолцоо ноцтой гажуудаж, иргэдийн амнаас найдваргүй хүлээлтийн сүвдэрт үлдэх нэ.